За, Австри улсаас 65 сая еврогийн зээл авч нийтдээ 7 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр оруулж ирж байгаа юм байна. За, энэ 7 төслөөс яг тухайлсан 2 төсөл төр тодорхой асуулт асууя. За, нийт 8 сая еврогийн санхүүжилтээр Монгол улсад их хүүхэд няраа эндэгдлийг бууруулах төсөл хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. За, тэгээд энэ няраа эндэгдэл гэдэг бол одоо маш чухал үзүүлэлт байдаг. Тэгээд харамсалтай нь манай улсад бол сүүлийн жилүүдэд няраа эндэгдлийн хувь хэмжээ бас буурахгүй яваад байгаа. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтыг харахаар 1000 төгрөл тутам 7.7 гэсэн нэг тоо яваад байдаг. Тэгээд яг энэ зээл авч хэрэгжүүлэх гэж байгаа төслийн хүрээнд няраа эндэгдлийг одоо яг ямар арга замаар, ямар хувь хэмжээгээр, ямар хугацаанд яаж бууруулах гэж байна. За, дээрэс нь одоо энэ нөгөө няраа шаардлагат бас их өндөр хувь хэмжээ эзлээд байгаа сүүлийн үед бол төрөлтийн одоо бараг нэлээ олон хувьдаар шаардлагаттай хүүхдүүд бас бойжж байгаа. За, энэ чиглэлээр бас одоо эрүүл мэндийн яам холбогдох байгууллагуудаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ яг тодорхой ямар арга хэмжээнүүд байна гэдэг асуулт байна. Цаашид ер нь бол бид энэ хүүхэд нярaan эрүүл мэндийн чиглэлээр бас дөрвтэй ажлуудыг бас зайлшгүй хийх шаардлагатай байгаамаа. За, хоёрдугаарт нь бол нийтдээ 10 сая еврогийн санхүүжилтээр Дуур Бүжгийн Эрдмийн театрын тайз дуу авианы тоног төхөөрөмжийн шинжилгээг хийн гэсэн байгаа. Тэгээ хэд хоногийн өмнө бас хэвлэл мэдээллийн хэрэгслэр Дуур Бүжгийн театрт их засвар орохтой холбогдуулаад тодорхой бос хугацаагаар Дуур Бүжгийн театр ажиллахгүй гэсэн нэг мэдээ гарсан. Тэгэхээр энэ засвар үйлчилгээтэй холбоотойгоор одоо хэдийн хугацаанд энэ Дуур Бүжгийн театрын үйл ажиллагаа тасалдах юм бэ? Манай Дуур Бүжгийн театр бол ер нь бол энэ сонгодог урлагийн бас маш том төв байдаг. Тэгээд ер нь бол ялангуяа энэ жуулчлалын улиралд бол ер нь ингэж тасалж исэн цаг хугацаа байдаг юм уу? Тэг яг ингээд үнэхээр тасалдах гээд байгаа юм уу? За, тэгээд хэрэг одоо их засварт ороод театрын үйл ажиллагаа тодорхой хугацаагаар зогслоо гэж үзэхэд театрын одоо жүжигчид, уран бүтээлчид яах вэ? Яг энэ асуудал дээр ямар арга хэмжээ авж байгаа вэ? За, дээрэс нь Дуур Бүжгийн Эрдмийн театрын их засварыг хийгээд энэ архитектурт нь өөрчлөлт оруулна гэдэг бас болгоомжлол байдаг. Тэгэхээр бол одоо Дуур Бүжгийн Эрдмийн театрын барилга ч гэсэндээ одоо Улаанбаатар хотын төв зэгт орших манай одоо бас энэ уламжлалтын багамд архитектурын бас юм томоохон ийм соёлын өв байж байгаа. Тэгэхээр энэ театрын барилгат өөрчлөлт оруулахгүй байгаа зү. Ер нь цаашдаа одоо энэ нөгөө театрын бас уламжлалт одоо энэ архитектурынхаа хэв загварыг бас хадгалах нь маш чухал шүү гэдгийг бас хэлэх байна. Тэгээд энэ Дуур Бүжгийн Эрдмийн театрын тайз дуу авианы тоног төхөөрөмжийн шинжилэл гэдэг нь яг их засварын ажиллагаа одоо барилгын бас бусад ажлууд явж байгаа юм уу? Өөр одоо бас тодорхой төсөв суудсан тийм зүйл байгаа юу гэдэг хоёр асуулт байна. За, ажлын хэсэг гараа өргөд ороо. 7 номерын микрофоны ажлын хэсэг өөрийгөө танилцуулаад. За, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Жаргалан гишүүний асуултанд хариулъя. За, 2000 За, их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв Отгонбаатар байна. За, 2025 онд няраа эндэгдлийн шалтгааны 30% амьсгалын гачаал, 26.5% тархины хүчил төрөгчийн дутамгшил, 14.8% төрөлхөн хөгжлийн гажиг, за 5.2% нь болох дээр төрөхийн бүтэлтэл эзэлж байгаа. Тэгэхээр бид нэр бол энэ дээр бол багагүй хувийг төрөлхөн хөгжлийн гажиг эзэлж байгаа учраас төрсний дараа няраа үедээ тухайлбал эхний 28 хоногт няраа эндэх тохиолдол их байгаа. Тэгэхээр бид энэ орлогыг сайжруулахын тулд тоног төхөөрөмжийг бол одоо энэ Австрийн төсөлтөд суулгаж өгсөн байгаа. Мөн манай эмнэлэг дээр бол үндэсний төв дээр бол 2025 онд бол их ургийн анагаахны баг гэж байдаг төрөлхөн хөгжлийн гажигын 108 тохиолдлыг бол бид нар авч хилцсэн байна. Эдгээрээс бол ер нь 77.9% нь бол амьдрсан. За, 22.1% нь бол эндсэн юм байгаа. Тэгэхээр бид нэр төрөлхийн хөгжлийн гажиг бол хамгийн ихний асуудал байна гэж бодож байгаа. Хоёрдугаар нийт төрөлтийн 8-9% нь дутуу төрөлт эзэлж байгаа. Тэгэхээр бид нэр дутуу төрөлтийг бууруулах чиглэлээр ингэж ажиллаж байгаа гэсэн. Яг таны хэлдгээр яг нярaan шаардлагат бол сүүлийн жилүүд бол ихссэн байгаа. Энэ дээр бол тоног төхөөрөмж бол бид нар яг одоогийн байдлаар бол бид сайжирсан байгаа. Энэ дээр Австрийн төсөлтөөр бол нярaan шаардлагын юмнууд ороог байгаа. Төрөлцсөн мэргэжлийн нярaan тусламж үйлчлэгээ сайжруулах бол мэслийн тусламж үйлчлэгээ сайжруулах аппарат тоног төхөөрөмжүүдийг бол бас Австрийн төсөлд суулгаж өгсөн байна. За, жаргалан гишүүний бусад асуултуудад ажлын хэсгийн 8 номерын микрофоны.
Жаргалан гишүүний асуултанд хариулъя. Соёл спорт аялал жуулч залуучуудын яамны төрийн нарийн бичгийн дараа Батэрдэн байна. Хоёр асуулт асуулаа. Энэ Австрийн засгийн газрын зээлээр бол ер нь дөрвөн бас гишүүд асууж ирсэн. Энэ зөвхөн техник тоног төхөөрөмжийн зээл байгаа. Энэ бол яг тайзны одоо тайзны арын болон тайзан дээрх одоо үндсэн засал мөн одоо техник тоног төхөөрөмж, дуу авианы тоног төхөөрөмж үзэгчдийн одоо сандал шинжлэх ийм төсөл явж байгаа. Дөөр бүжгийн эрдэмтэн театрын их засварын ажил бол улсын төсөвт энэ жил 8.2 тэрбум төгрөг суусан. Тендерийн сонгон шалгаруулалт зарлагдаад дотоодын аж ахуй нэгж шалгарсан байгаа. Гаднах одоо энэ архитектур болон одоо бусад зүйлд бол архитекторт бол ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй энэ засвар бол зөвхөн дээвэр бол Хариултан дээр 8 дугаар микрофон дахиж нээ 1 минут. Дотор засал тоног төхөөрөмж дэд бүтцийн ажлууд явж байгаа. Энэ өөрөө он дамжиж байгаа төсөл байгаа. Энэ жилийнхэн төсөв төртг нь бол 2.6 тэрбум төгрөг байгаа. Үйл ажиллагааг нь бол бүрэн зогсоохгүй. Бид нар төлөвлөөд бусад одоо дөөр бүжгийн драмын эрдэмтэн театр, хүүхэд залуучуудын одоо ордон гэдэг юм уу, улсын одоо бас энэ Улаанбаатар чуулга гэдэг бусад энэ театруудтай ингээд төлөвлөөд үе шаттай ингээд бүрэн зогсоохгүйгээр төлөвлөж засвар хийж. Үгүй тийм байхгүй.